Альмас Movie Guide. Хөгшчүүлийн асрамжийн газар нэг өвөө зөнд хөвчин тусч бүхий л амьдралын дурсамж арчигдж байгаа имид зохиол уншиж өгч байгаагаар энэ түүх эхэлдэг. 1940 оны 6 дугаар сард нэг жижигхэн хотод 17 настай баян тансаг айлын эрх танхил Girl зуны амралтаа өнгөрүүлэхээр ирдэг байхгүй юу? Соёл амралтын хүрээлэн цахилгаан машин дээр хөгжилтөнд тоглох охин анхны харцаар дурлсан тэнтхинийг бой шийдэн гэж жигтэйхэн бүр хотын охин шиншилж гүйсэн хачиг шиг хідэн гаруйтай явж байхад зам хааж зогссноо. Чи надтай бүжиглэх үү? Чих шиг. Ядаж танилцъя гэдэг байгаа да. Тэрийг нь тоолгүй өнгөрч алсыг харагч тэр өөр нэгэн залуутай байж байтал дундуур нь харайж орд сууснаа өөртөө болцохгүй бол тэндээс үсрлээ гэж сүрдүүлсэн ч нэмэр болсонгүй. Нөгөөх нь өмдөгийн шивтлаанаас бөө дараа өдөр нь гудамжинд таараад дахиад шалгаж гуйж говьсон ч амжилтыг солов. Харин найзууд нь кино үзэх нэрээр тэднийг уулзуулах нэрээр найзууд нь үлцээр угаа таардаг биш. Гараад тэд хамтдаа алхацгаах болж сайн нэг юм танилцж ярилцаж эхэлдэг. Аалиг их хотын завгүй охин ээж авийнхаа хүслээр ч юм уу өөрийнхөө ирээдүйн төлөө ч юм уу бүү мэд элдв сургалт амжаа бэлтгэлд үргэлж цаг заваа зориулдаг юм. Гэхдээ түүний чин хүсэл нь зураг зурах. Харин наав бол мод бэлтгэгч хийдэг энгийн л залуу. Тэгсэн маань хүнгийд алив дөрмийг зөрчих гэж гаргадаг наашир гэснээр дөрвөн замын уулзуурын голд хөвчөж байгаа юм чинь манай Улаанбаатарт байсан бол бус жимчихгүй нийлэг авахулж байхгүй юу? Саяхан л дайруулах шахаж байсан хоёр чинь дахиад тэр голд нь бүжиглж бариад сүрхий. Энэ өдрөөс хойш улам дотносож дуурлалцаж, нялуурч, үнсэлцэж, өнгөлцөж хөгжилтийн хажуугаар үзэл бодол нь таарахгүй их муудалцсан өө. Тэгсэн ч хорон мөч бүрийг хамтдаа өнгөрүүлсэн. Нэг өдөр аав нь амралтын өдөр гэр бүлийн зоог нь залууга дагуулж ирэхийг хүсгэд охин ч дуртай зөвшөөрдөг. Гэхдээ наавг авчруулсан гол шалтгаан нь хөрөн мөнгөний ялгаа эрсдэс амьдралын хэм маягийг харуулах зорилгоо үргэлжлсэн. Ээж нь хялам хийгээл. Цэнцэнгээл. Зунч дуусах хүч айлыг буцаад явах гэж байгаа тань зэрэгцэн манай залуу хуучин эвдэрхий эзэнгүй байшин түүнийг аваачлаа. Том болохоор энэ байшингаа аваад тэр хоёр хөснөр янзалж тогтчулахад төсөөлж мөрөөдөн ярилцаастай. Бараг л гэрлэх сан шахаа юм уу та? Аали нэг буланд байх төгөлдөр хурдарч байтал наваа ярьж үнсэж инхрэллээ. Гэтэл яах вэ? Охины дотор үт орхойг өгöd би нэрвнээ сонирн болохгүй юу? Тэгээд нөгөө эргэнүүлээд байгаа үт орхойнуудаа гаргах гээд хувцснуудаа нэг нэгээр нь тайлаад залууг юм хувцсанд бас үт ороод тэр бас хувцаа тайлаад нэг нэгэндээ үт авахтаа туслаад яг шавж устгал болох гэж байтал наавгийн найз орж ирээд аалиг ээж аав нь хайж цагдаа сэргийлэх болоод байгааг дуулаад тэдний хайгуулын ажил конец. Аалиг гэрт нь хургиж ирээд тэднийг нөгөө өрөөнд юу ярихыг нь сонсож суусан наава бухимдангуй гэрээс гараад явахгүй юу? Ядуу зүүдүү тохирохгүй зохихгүй гэдэг үг сэтгэлд нь хүнд тусчил тараа штэ угаасаа. Охин бол би сургуулаа хайчин энд үлдэн гэрэл нь барина гэд харагдаад байхад мань хүн зөрүүдлээстэй хатаа ухаан гэж юу ч мэдэхгүй. Айлын маань сүултээ хэрэлдэж зодож хөөж туугаад эргээд гуйж гувшаад яах ч учраа олдгүй зайлвал. Маргааш өглөө ээж аав нь ачаагаа боглоод гинт явхаар зэхиж охин залуутайгаа уулзаж амжихгүй. Юу хурдан яваад өгчихсэн болохоор наваа араас нь бүтэн жилийн турш 365 захиа бичдэг. Дундаас нь ээж аав нь захийг нь авчнуусаар тэр хоёрын харилцаа Америкт дайн зарлж наваа цэрэг татагдан 2 жилийг ардав. Энэ хугацаанд Айли 3 дугаар курс сурахын хажуугаар сайн дурын совилгч хийж байд. Тэгснэг өвчтөн нь эдгэрхээрээ чамтай болцож болох уу гэж мэгэд бүтэн шохоодуулчаад их санаатай ирээвас. Нөгөө өвчтөн нь эдгэж сургууль дээр нэрж авснаар дахин хайрын төвх эхлэх нь тэвдээ. Наваг өдөр шин залуу нэлийн мөнгөтэй чинэлэг байсан ээж аавд нь хамгийн их таалагдж энэ. Муу самнууд чинь тэд гэрлэхээр болчихж байгаа мó. Зөвшөөрч байхдаа хуучнаа бодож модод муухай явдалтай зүрхтэй гэхгүй юу? Наваа цэргээс халагдаж амьд минь бүрэн бүтэн аавдаа ирдэг ашгүй. Аав нь өөрийнхөө байшинг зарж хүүгийнхээ багаасаа хүсэж ирсэн хуучин байшинг аль хэдийн авахар тохирчсон хүлээж байсан байх. Нэг өдөр манай хүн автобусанд явж байгаад анхны хараа эзнээ олоод харчихгүй юу? Өсөрч буугаад хайж явсаар олж шаардаж хүүхэнгөө өөр залуутай шоп хийж байгаа сэтгэлээр унахта байшингаа эрчимтэй засаж эхлэвээ. Нөх удалгүй аав нь насварж хүүнд байшинтайгаа хоёулахнаа үлдээж үргэлжлүүлээд засвараа хийсээр л байшингаа шив шинхэн болгоод зураг татуулсныхаа араас шууд л зарах зар тавьж ин тэр. Хайраа хөдөлмөр байгаад. Гэхдээ ямар ч боломжийн нөхцөл тавьсан шалтак олон зарахгүй гүрийг эст. Ирэх үе ингэсэндээ бас ч зүгээр байсангүй. Уулзаж авчирдаг бүсгүйтэй болцсон ч байх шиг. Айли хормын плаж өмсөж байхдаа ээж нь хормонд хотын цахирагч ирэх болсон тухай сонио авчиртал доор нь анхны хараа эзэн ярилцж байсан мөрөөдлийн байшинтайгаа хамт. Тэр сониог харснаас хойш мань хүүхэн бүр гигэлцээд ороод болохоо байл. Тэгээд
сүйт залуугаасаа зөвшөөрөл аваад Новогийн амьдардаг жижиг хот руу явчихдаг. Тэгснэ гадаа нь нэрээд шаал хэрэггүй иржээгээд буцах гэж мөнгөж байгаад хашааг нь мөргөж зургууд ухаан санаа нь хаач яваа. Тэгэл Нова гэртээ оруулж оройн хоол идүүлж пив уулгаж ярилцж байгаа л Айли буудал руугаа яв. Буудалтаа дөнгөж ортол шин залуу залгаж таараад хуучин залуутайгаа өдрийг өнгөрүүлж дурсамжаас сэдрээчэд хайртай шүү гэж мэгээд энэ амьдралаа зохиол мэт уншиж өгöd байгаа өвөө чинь Нава. Ой санамжаа алдаад байгаа эмээ чинь Айли байсан юм лээ шүү. Хөөх юм хүүхдүүдээ ч танихаа байдлаа зүнцэн байгаа юм чинь. За эргээд кинонд маргааш дахиад уулзалтаж заваар цугаал шууд хооллож яваад буцахт нь бороо орж өнгөрсөн цахиа өгч явалцааг үгээ ярилцсан буудалцтал тэдний биеэр дахин торхоо ирвэгнээд бүр дандаа ирвэгнээд 2 хоног ирвэгнээд орноос босхын аргагүй ирвэгнээд тэгсэн нөгөө залуугийн хэсэг уулзаж үчирсэн бүсгүй үүдийг нь тогшоо Айли оруулж ирэн дайлч цайлж ярилцж байгаад явуулж интер явахтаа нүднийх нь өмнө хайртай хүнийх нь урал дээр өнсөж байхад мааж хэрэгтэй штеп гэхгүй юу салах ёс хийж байгаа ёрн юм бэлгүй дээ гадныхны хин мэдэх. Гэтэл нэг өдөр Айлигийн ээж ирсэн холбоо барьж болохгүй 2 хоног өнгөрсөн тул шин залуу нь ирж байгааг дуулгадаг. Бас нуусан 365 захиаг нь өгөөд зөв шийдвэр гаргахыг хүсэж яв. Тэгсэн Айли хуучин залуудаа шин залуугаа ярьж уурлаж яваад шин залуудаа хуучин залуугаа ярьж уйлж хадаад мэдэхгүй хідэн ч зөрөгтэй хөөх юм. Би чамд хайртай гэдэг үг 2 хүнд хэлчихэж байгаа юм шүү дээ. Үгүй тэгээ яах вэ? Төөрөлдөж будилж бүдчиж явсаар анхны хайраа эзэн болох Нава дээрээ ирэн мөрөөдлийн байшинд хамт амьдрахаар болоод төгсдөг. Энэ төгсгөлийг ой санамжаа алдсан Айли гинт санаж Наваг таньж овоо гайгүй байжснаа огцом эргэж мартаад Навагийн биеийн муудсан тул эмчийн хяналтанд байсан ч хайртай их нартайгээ баймаар өгнө гэж совилгчаас гуйсаар байгаад өрөөнд нь орно. Харин өглөө нь хамтдаа гар гараасаа барилцсан энэхүү урт удаан адармаатай хайрын төгсгөл ирсэн байв. Чин сэтгэлийн хайр хизээд бат бүх хэвээр өөртөлддөг.